Эрүүл байна уу? Эмч сумья байна. Тэгэхээр энэ удаад томоогийн вирусын мутацийн талаар та бүхэнд ойлголт өгье. Тэгээд энэ мутацийн талаар мэргэжлийн хүмүүс, надаар сайн ойлголт өгдөг хүмүүс бол их сайхан мэдээлэл олон нийтэд өгчих байх гэж бодож байна. Тэгэхээр энэ мутацийг бол олон нийт зарим нэг хүмүүс бол бас учир дутагдaltaй ойлго мутацид орсноор ийм вирус маань илүү хоруу уршигтай болоод байгаа юм. Яг юу болоод байгаа та бүхэнд тайлбарлахыг хичээ. Тэгэхээр жил болгоно томоогийн вирус буюу хэв шинжээ өөрчлөж мутацид орж дэгдсэн үедээ илүү их олон хүнийг өвчлүүлдэг, хоруу чанар өндөртэй, уушигчны хатгалгаа үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг, амьсгалын дутагдалд орох эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг өмнөх вирусаас илүү хоруу чанартай болдог зүйлэн мутацаар тайлбарлагддаг. Тэгэхээр одоогийн томоогийн вирусын хэв шинж бол H3N2 вирус маань тархаад энэ нь бол мутацид орсон учраас хоруу шинж чанартай дэгдэлт их байна гэмээр бас тайлбарлаж байна. Тэгэхээр яг юу болдог вэ гэхээр хүнд болоод ингээд дархлаа тогтохдоо бол хоёр янзаар тогтдог. Өөрөөр хэлбэл дархлаа тогтсон гэдэг маань тэр гадны харь бичил организм, вирус, бактери нэвтэрч ороход тэрнээс зэрэг үр дүнтэй дархлаа урвал өрнүүлээ сурцсан байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тэгж үр дүнтэй дархлаа урвал өрнүүлснээр тухайн вирус халдварлах, эсийг гэмтэх, эс үрчгэд бол өмнөх анх удаа орж ирснийг бодвол илүү давуу та дархлаа урвал үр дүнтэй учраас хүндрэл баг гардаг, халдвар их багасдаг гэж ойлгож болно. Тэгэхээр хүн дархлаа тогтохдоо бол ингээд бичил организм бол ингээд халдварлаж анх удаа халдварлаж орсон нөхцөлд бол тэр уургийн бүрдэл хэсэг дарах нь тэр давангаа уурагт бол хүний дархлааны эс таньж эсрэг бие нийлэгших юм уу дархлаа санамжээс үүсэж дархлаа тогтчиход. Дахиж тэр вирус орж ироход тэр дархан давангаа уургийн эсрэг бол үр дүнтэй дархлаа урвал өрнүүлснээр бид нар дархлаа тогтсон бол тэр вирусын халдвар авах магадлал буурдаг, хүндрэл үүсэх магадлал буурдаг, эдээсийг эмгшүүлэх хоруу чанар буурдаг гэж ойлгож байна. Хоёрдугаарт нь бидний яриад байгаа вакцин байдаг. Энэ маань тухайн бичил организмын хоруу чанарыг багасгаад илт байхгүй болгоод тэр дархан давангаа дархлаа тогтоох уургаар нь өдөөх байдлаар хүнд дархлаа тогтоодог гэсэн үг. Тэгэхээр бид нар хоруу чанаргүйгээр дархлаа тогтоох нэг хэлбэр нь бол вакцин гэж ойлгож байна. За тэгэхээр энэ томоогийн вирус маань жил ирэх тулсам зарим үед хөвсөө өөрчлөгдөж мутацид орж идэг гэсэн. Өөрөөр хэлбэл дархлаа тогтоох тэр чадвартай уургийн бүрдэл хэсгүүд маань мутацид орсон үед өөрчлөгдөж гэсэн. Өөрөөр хэлбэл тодорхой амин хүчлийн дараалттай уураг байлаа тэр маань дархлаа сайн өдөөдөг тэрний эсрэг дархлаа тогтсон бол тэр амин хүчлийн дараалал нь өөрчлөгдөхөд тэр дархлаа тогтсон зүйл маань нэг сайн үйлчилгээ муу болж шинээр халдварл орж байгаа юм шиг бие организм хүлээж авдаг. Тийм болохоор хоруу чанар тэр дархлаа тогтсон хэв шинжээс бодвол хоруу чанар ихтэй, халдварлах магадлал дэгдэлт ихтэй, эдээсийг эмгшүүлэх магадлал их өндөртэй гэж үздэг. За томоогийн вирусын хувьд бол бидний амьсгалын замын эс рүү тэр тодорхой уургаар холбогдож ордог. Тэр уургийг нь болохоор бид нар вирусын яг гол эргэтэн чиглэх онцлог уураг буюу тэр гемоглобин гэдэг томоогийн вирусын гадруугийн уураг байдаг. Тэр уураг маань мутацид орох юм уу аль эсвэл бусад уургийн бүрдэл орсноор болохоор хүний дархлааны эс шинээр уураг орж байгаа гэж халдвар орж байгаа гэж хүлээж аваад дахиж дархлаа тогтоох шаардлагатай болдог. Ийм учраас мутацид орсон вирус маань дэгдэлт ихтэй, хоруу чанар ихтэй, эдээсийг эмгшүүлэх магадлал ихтэй болж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ H3N2 томоогийн вирус бол дэгдээд энэний тэр гадруугийн гемоглобин гэдэг уураг нь бол маш их хурдан мутацид ордог. Тийм учраас дархлаа тогтолцоонд шинээр орж ирж байгаа уураг юм шиг танигддаг. Тийм учраас дархлаа тогтолцоо тогтож амжаагүй байдаг. Тийм учраас бид нар амьсгалын зам маань эдээс эмгэгшээд улмаар амьсгалын замын эдээс эмгэгшиж өрөвсөхээр улмаар хүндрэхээр уушгины хатгалгаа үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ иймэрхүү зүйл байдаг. Тийм учраас вакцин маань зохиомлоор дархлаа тогтоодог. Органик байглаараа тогтохдоо вирусын халдвар авч бид нар тогтдог. Тэгэхээр энэ мутацид орсон вирус маань тэр дархлаа санамжийн эсээс тогтсон эсээс өөр уургийг агуулж нэвтэрч орж ирж байгаа учраас
одоо дархлаа төдийлн үр дүнтэй сайн өрнөж чаддгүй, тийм учраас одоо өмнөх хэв шинж дархлаа тогтсон одоо хэв шинжийг бодвол халдварлах магадлал өндөр, эдисийг эмгшүүлэх эрсдэл өндөр, хүндрэх магадлал өндөртэй байдаг. Тийм болохоор одоо энэ зүйлийг та нар одоо их сайн ойлгож томоогийн нэгдэлтийн үед те маска зөөж гаднаас халдвар орохоо багасгадаг. Халдвар ороод халдварлах үед бид нар энэ одоо зохиомлоор дархлаа тогтоох чадвар болох одоо вакциныг бас тодорхой хэмжээнд тариулсан байдаг. Мөн одоо ханиадны вирус нэвтэрч ороод эдисийг эмгшүүлсэн бол тэр дор нь арга хэмжээ авч одоо дархлаагаа дэмжиж амьсгалын одоо эмгээс сэргийлэх юм, одоо эдис эмгших үед одоо уух эмүүдийг бол хэмжээ зааврын дагуу хэрэглэвэл одоо цааш хүндрэх юм бол эрс буурдаг гэж та бүхэндээ захимаар байна.